1991 оноос эхлээд хүн амд сэтгцэн эрүүл мэндийн тусламжийг эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд үзүүлэх чиглэл гарсан бөгөөд за үүнтэй холбоотойгоор бол бүх одоо мэргэжлийн эмч нар маань анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэх чадамжтай болсон. Монгол Улсын сэтгцэн эрүүл мэндийн хөгжил хангалттай биш гэж үзэж байгаа. Яг тэгвэл бид илүү их хөгжих шаардлагатай. Яг тэгвэл дэлхийн сэтгцэн эрүүл мэндийн, дэлхийн сэтгэл судлалын хөгжил бол маш өндөр түвшинд очсон. Эмнэлэгт суурилсан тусламжаас нийгэм хамт олонд суурилсан тусламж руу шилжих хөгжлийн шат руугаа ер нь орчоод явж байгаа гэдэг юм. За дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоололоор жилд нэг 800-аас сая хүн бол амиа хорлдог. Түүнтэй 1-2 дахин одоо нэмэхүйц байдлаар амиа хорлох оролдлогыг хийдэг гэсэн ийм тоо баримтайдаг. Манай улсын хувьд бол яг эд ажил хөдөлмөр эрхлэх залуучуудын дунд ялангуяа хүүхэд өсвөр насныхны дунд амиа хорлох оролдлого бол өсөн нэмэгдэж байгаа үр дүнтэй байгаа. За хүүхдийн эмгэгийн тухайд 11 аймаг 5 дүүргийг хамарсан судалгааг сургууль дээр суурилсан байдлаар хийхэд 60.5% нь эрүүл 30.5% тулгымцсан асуудалтай. За 9% нь одоо сэтгэл хөдлөл зан үйлийн ямар нэг эмгэгтэй байна гэж гарсан байгаа. Донтолтын асуудлууд жишээ нь мөрөөдөө тоглох, архины хамаарал донтолтын асуудлууд бас маш их байдаг. За сүүлийн үе залуучуудын дунд бол мас сургуулах төрлийн байдлын хараат байдалд орж байгаа ч гэдэг юм те. Ийм донтолтын эмгэгүүд одоо дэлгэцийн хараат байдал, дэлгэцийн донтолт бүр тусдаа тэр дотроо юу гэдгийг фейсбુકийн, твиттерийн, одоо инстаграмын донтолттой ч гэдэг юм. Ийм донтолтын эмгэгүүд маш их газар авч байгаа ч гэдэг юм те. Энэ эмгэгүүд хамгийн илбэг байна гэж бодож байна. Миний одоо сэтгэл эмзэглүүлдэг нэг асуудал бол хүртээмж хэр байгаа вэ? Үнэхээр Монголд 150 хэдэн сэтгцэн эмгэг судлаач эмч байдаг. Өнөөдөр 3 сая гарan байгаа Монголын хүн ам тэр маань одоо хаанч хүртэхгүй байгаа. Дээрэс нь сэтгэл засал гэдэг маш том салбар маань хөгжиж эхэлж байгаа. За 70 оноос хөгжиж байгаа боловч өнөөдөр хангалттай хэмжээнд арай л хөгжөөгүй байна. Энэ тал дээр боловсон хүчний асуудал маш чухал тавигдаж байна. Дээрэс нь эдийн засаг материалын баазын хангамжийг бол зайлшгүй сайжруулах шаардлагатай гэж боддог. Хүн амын эрүүл мэндийн боловсрол, ялангуяа сэтгцэн эрүүл мэндийн боловсролыг дэвшлүүлэхийн тулд хүүхэд наснаас эхлэн хүний амьдралын шат бүхэнд сэтгцэн эрүүл мэндийн талаарх эерэг ойлголтыг өгөх, боловсролын шатны бүх байгууллагуудад сургалтыг одоо явуулах нь илүү үр дүнтэй гэж үзэж байна. Дараагийн шат нэг шинэ шат руу гарахын шаардлага биднэрт байнга л байгаад байна. Яагаад гэвэл энэ хөгжил явсан. Яагаад гэвэл сэтгцэн эрүүл мэндийн болон сэтгэл зүйн зөвлөмж ажиллагаа авах хүсэлтэй хүмүүс маш их олширсан. Саяны ковидын шалтгаантай. Өнөөдрийн хувьд ялангуяа ковидын цар тахлын дараа бол ард түмэн маань сэтгцэн эрүүл мэндийн ач холбогдлыг ойлгодог болоод үнэхээр эрэлт хэрэгцээ бол маш их. Хамгийн түрүүнд юу хийх хэрэгтэй вэ гэхээсээ илүүтэй нэг хүний үзэл бодол ч гэдэг юм уу? Юу хийхээ тодорхойлох нь тийм чухал биш юм байна. Тийм учраас бид нар юу хийхээ олохын тулд форм гэж байгаа. Юу хийхээ олохын тулд чуулган гэж байгаа. Энэ салбарт ажиллаж байгаа бид нар хамтдаа сууж хагаад ярилцах гэж байгаа. Хамтдаа сууж байгаа асуудлыг олох гэж байгаа. Бид нар хаашаа явах хэвээр, бид нар хаашаа яваад байгаа. Бид нар хаана алдаад байгаа. Хаашаа явах хэвээр ингэдэг бид нар ярилцах хэрэгтэй. Тийм учраас бид энэ чуулганыг хамтдаа хийх гэж зорж байгаа. Тэгэхээр юуны төрөнд одоо миний яриаг сонсож байгаа салбарынхаа ажилтан болгонд ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсхийн хэрээр үнэхээр өөрийгөө энэ сэтгцэн эрүүл мэнд гэдэг хязгааргүй далайд чин сэтгэлээсээ зориулах юм бол бидний үйл бол Монголын хүн болгонд маш чухал шүү гэдгийг ойлгон сэтгэл санаагаа нэгдээсэй гэж хүсэж байна. За ингээд 2022 оны 9 сарын 13-ны өдөр болох Монгол улс дахь сэтгцэн эрүүл мэндийн өнөөгийн байдал цаашдаа анхаарах асуудлууд үндэсний чуулганд эрүүл мэндийн яам, дэлхийн эрүүл мэндийн байгууллага, сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв, анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн сэтгцэн эрүүл мэндийн тэнхим, Монголын сэтгцэн эрүүл мэндийн нийгэмлэг болон за төрийн болон төрийн бус байгууллагууд одоо хамтран оролцох болно. Ингээд та бүхнийг үндэсний чуулганд хүрэлцэн ирэхийг урьж байна. Жил бүрийн 9 сарын 13 бол
олон улсын хэмжээнд хүн амыг амиа хорлолт болон амиа хорлох үйлдэл хийхээс урьдчилан сэргийлэх өдөр байдаг. Энэ бид бүхний зохион байгуулж байгаа чуулган маань энэхүү үйл ажиллагаатай нэгэн өдөр тохиож байгаа нь бас их баяртай байна. За ингээд 2022 оны 9 сарын 13-нд уулзцгаая. За бүгдээрээ удахгүй 9 сарын 13-ны өдөр уулзцгаая. За 9 сарын 13-нд сэтгцэн эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч мэрэгчлэтнүүд бусад одоо төсөлмж үйлчлэгээ одоо төрөмс байгууллагын төлөөлөл хувийн хвшлийнхэн бүгдээрээ нийлээд энэ салбарт ажиллаж байгаа бүгдээрээ хамтраад 9 сарын 13 асуудлыг хамтдаа олж хамтдаа асуудлыг шийдэх энэ уулзалтанд хүрэлцээрэй.